Есүст итгэгчдийн бүлгийн ахлагч хийх сайхан ажил гэж олон хүн ярьдаг. Энэ үнэн бөгөөд ахлагч хүн альч талаараа гэмгүй байх нь зүйтэй. Тэгвэл хинч түүнийг буруутхан эсэргүүцэж чадахгүй болно. Үүнд тэрбээр нэг их нэртэй ухаалаг сэргэлэн, төлөв дарав, зочломтгой, багшлах чадвар сайтай, биеэ сайн барьдаг хүн байх нь чухал. Ахлагч хүн архинд дуртай юм уу? Зодоонч, хэрвэлч, шунхаа итгээд байж болохгүй. Харин төлөв дарав байх ёстой. Тэгээд гэр бүлээ сайн захирч, үр хүүхдээ үгэндээ оруулж, тэдний хүндэтгэлийг хүлээж чаддаг байх нь чухал. Учир нь өөрийн гэр бүлийг захирч чадахгүй хүн ертөнцийн эзнийг хүндэлдэг нэгэн гэр бүл мэт хүмүүсийг захирч огт чадахгүй болно. Адгийн моёрын сүнс омог бардам зан гаргасныхаа төлөө ертөнцийн эзнээс хатуу шийтгэл авах болно. Ахлагч хүн бас ийхүү дээгүр зан гаргаж шийтгүүлэх ёсгүй учраас Есүст саяхан итгэсэн хүнийг ахлагчаар бүү томил. Ахлагч хүн бусдад буруу шаагдаж, адгийн моёрын сүнсний тавьсан хавх мэт эвгүй байдалд орохгүй тулд Есүст итгээгүй хүмүүсийн хүндэтгэлийг ч хүлээж чаддаг байх хэрэгтэй. Үүнчлэн тэдний бүлгүүдэд тусламж өгдөг хүмүүс эрхэмлэн хүндэтгвэл зохих итгэл найдвартай улс байх хэрэгтэй. Тэд архинд дуртай, шунхай сувдаг байж болохгүй бөгөөд ертөнцийн эзний сургаалд чин сэтгэлээсээ итгэх ёстой. Хүнийг туслагчаар томилохоос өмнө сайн судал. Гэмгүй сайн хүн туслагч болж болно. Туслагчийн эхнэр бас бусдын хүндэтгэл хүлээсэн ухаалаг, сэргэлэн эмэгтэй байх нь чухал. Ийм авгай бусдыг муугар үзэж болохгүй. Харин альва хэрэгт үнэнч шударга хандах ёстой. Туслагч хүн нэг л эхнэртэй байж, гэр бүл, үр хүүхдээ сайн захирч чаддаг байх хэрэгтэй. Учир нь тэд ажлаа гойд сайн хийвэл бусдын хүндэтгэл хүлээж, Есүс Христэд итгэх тухай тэдэнд зоригтой ярьж чадах болно. Би чам дээр удахгүй очих санаатай боловч ямар ч байсан энэ захиаг бичиж. Учир нь би даруй очиж амжихгүй байсан ч ертөнцийн эзний нэгэн гэр бүл ямар байвал зохихыг чи мэдэх нь чухал. Энэ гэр бүл бол ертөнцийн мөнх оршигч эзний сонгож авсан хүмүүс билээ. Дээвэр тулах багны адилаар тийм хүмүүс ертөнцийн эзний үнэн сургаалыг хаач байсан дэмжин сайшааж байдаг. ертөнцийн эзний саяхан тайлж өгсөн энэ сургаал хүн төрлөختний хувьд агуу их үйл явдал болсон юм. Энэ сургаалыг яг дагах нь ертөнцийн эзний өгсөн үүргийг биелүүлнэ гэсэн үг. Үүний гол утга учир нь ертөнцийн эзний илгээсэн тэр аврагч билээ. Энэ аврагч дэлхийд ирэхдээ хүний биетэй байсан боловч туйлын ариун болохоо ариун сүнсний хүчээр батлан харамснаар барахгүй ертөнцийн эзний ерөвсөн элч нар хүртэл түүнийг харжээ. Хүмүүс түүний тухай олон үндэстэнд тунхаглан олон хүн итгэцгээв. Дараа нь ертөнцийн эзэн түүнийг дэлхийгээс авч яруу алдарт, мөнхийн жаргалт, яруусын ертөнцид оруулжээ.